Газрын үе үеийн хэдэн багш ажиллаж хэрхэн махандуу та бүхэндээ энэ өдрийн түмэн амар амгалан гэрэн мэдсхийн ялданд айсан ижгүй эргөө сашины мэндийг хэрхэн Монгол Улсын газрын хамт олонний зүгээс айсан хэдэн та бүхэндээ эргөө сашины мэндийг өргөн бич хүшүүлье. Ингээд Монгол Улсын газрын хамт олонний зүгээс хэрхэн махандуу уурдуу та бүхэнийг хүндгсэн өнөөдрийн энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаа хийхөө эхлэж байна. Ингээд энэхүү хүндэтгэлийн ажиллагааг нээж хөглөнө хэмээн хэрэв та бүхэнийг өмнө Монгол Улсын консерваторийн захирал Монгол Улсын урлагийн сэтгэлдэн хүчмэлгөөж профессор Цагадрахын дөрөвгүй таныг хүндэтгэн урьж байна. Ахмад Нуурал багш нар та бүхэндээ энэ бэлэгдсэн өдрийн мэндийг төвшүүлье. Монгол Улсын консерватор байгууллагад 2 дахь жилийнхаа нүүрийг үзэж байна. Бид нар бол нөгөө бэрээнд болсон үг хөгжин бүжгийн том сургууль захирал зэрэнд орж баатарч гэдэг юм уу гэдэг энэндээ тассан. Тэгэхээр манай сургуулийн удирдлагаар ажиллаж байсан Сэрэнд орж багш маань, Баатар багш маань, Аранхүү багш маань, за бидэнд хичээл зааж байсан Эрдэнэт багш нар та нартайгаа мөн бидний үйл ажиллагааг, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад тусал дэмжиж байсан захиргаа үйлчлэгээний ажилтан Датуур байранд сууж байхад хаал хийж өгч байсан манай одоо таваач ихтэй та нарыг харахад сайхан байна. Тэгэхээр хөгжин бүжгийн сургууль маань статус өөр болж олон улсын жишгт нийцсэн хөгжмийн дээд боловсролын байгууллага болоод байна. Тэгэхээр Ахмадуу та бүгдийн маань сургаал, хэлэх үг, зөвлөм зөвлөгөө бидэнд бол байнгын хэрэгтэй байдаг юм аа. Одоо бол бид нэлээд хариуцлагатай үед ажиллаж байна. Энэ нь консерваторийн нэрийг авсан одоо бол барьж босгох сургалтын төлөвлөгөө хөтөлбөрөөр шинжлэх, олон улсын жишгт нийцүүлэх ийм чухал үед бол манай өнөөдрийн ажиллаж байгаа багш нар захиргаа хамт олон зүтгэж байгаа. Энд бол мэдээж хэрэг та нарын маань дэмжлэг хэрэгтэй. Монголчууд бол хэлдэг хүүхдийг өсгөж байхдаа бол амттнаар тэтгэхээс сургуулиар тэтг гэж сайхан үг хэлдэг. Тийм учраас та нарын маань дэмжлэг тусалцаа бидэнд бас хэрэгтэй байгаа шүү. Та нартайгаа уулзахад бол бидэнд хариуцлага бас нэмэгддэг. Бидний үед энэ сургууль ийм сайхан байсан, ийм онцлогтой байсан, ийм төвшин сургалтын явуулж байсан гэдгийг та нар маань мэддэг. Тэгэхдээ нийгмийн шилжилтийн үед бол бид нэр уршаа тэмүүлж авсан ч юм байгаа, алдаж унсан ч юм байгаа. Тэгэхээр та нарыг харахад бол дандаа хөгжил дэвшлийн үед, хариуцлагатай үед ажиллаж байсан. Ажлын хариуцлага гэж юу гэдэг үгдгийг бидэнд дандаа сануулж өгч байгаа бол бид баяртай байдаг юм аа. Бид багш нарын баяраар оны өмнөхөн та бүхэнтэйгээ бас уулзсан. Өнөөдөр Монголын одоо уламжлалт баяр сар шинийн баярын өмнөхөн та бүхэнтэйгээ бас уулзж байна. За олон багш нар бол энэ дотроо бас манай Ахмад багш нар ажиллаж байгаа сургуулиараа байнга ирж явж байдаг багш нартай бол бид бас талархалтай байдаг. Хурц ирээ сайхан ажиллаж байсан үеэд урсаж өөрсдийнхөө туршлага сургамжийг манай залуу багш нарт та бүхэн хэлж өгч байдаг. Бид бол багш нартаас бас хэлдэг. Ахмадын үгээ сайн сонсч байна. Сонсоод өнгөрөх биш. Бас тэр сургаалыг минь хэрэгжүүлж байгаараа гэж хэлж байдаг юм аа. Тэгэхээр өнөөдөр бол бид нэг ийм баяртай өчигд бол уулзж байгаа.
манай ахмадуудаас олон хүмүүс тухайн үед төрөөр бол одоо бас авьяа зүтгэлийн хөдөлмөрийн цаг хугацаанд нь үнэлж өгөөг олон ахмад багш нарын маань хөдөлмөрийг төрөөнөөр харж үнэлж байгаа. Манай сургуулийг харах төрийн хараа хурцуулж байгаа. Энэ бол аргагүй. Нийгэм өөрөө их сонирн байна. Заримдаа бухимдалтай бие биенээ ойлгооч байгаа юм, ойлгохгүй ч байгаа юм, хинийхэн зөв ч юм, буруу ч юм. Энэ үед бол бидний хийдэг ажил, бидний эзэмшсэн мэргэжил хүмүүст их хэрэг болж байгаа. Хүмүүсийн сэтгэл санааг тайван сайхан болгож байгаа. Хүмүүсийг бас нийгэмдээ улстай итгэх итгэлийг өндөр болгож байгаа. Тийм учраас бидэндээ харах өнцөг нэлээд хүчтэй болж байгаа гэж бодож байгаа. Тэгээ одоо манай ахмадууд дотроос ихэд энэ сууж байгаа манай ардын жүжигчин, ардын багш Сэрэндорж багш маань саяхан одоо гавьяат цолоо хүлээж авсан манай Монгол хэлний багш Төрөөдорж багш маань за ингээд олон багш нар бол төрийн дээд одон медалаар шагнагдсан байна. За бас ахмадуудаа бид бол хандах хандлага зөвхөн хүндэтгэдээр биш бас бодитойгоор хандахыг ажиглах нь зорж байгаа. За өнөөдөр энд орж ирээгүй энэ үндсэн одоо багшилж байгаа ахмадууд маань бол энд орж ирээгүй байгаа. Бид бас хэлж байгаа. Та бүхэн энд ажиллаад явж байгаа бас хар сартаа цалингаа авч байгаа учраас өнөөдрийн манай ахмадуудын хэмжээний хүндэтгэлийг авахгүй ажлынхаа хариуцлагыг хүлэе гэсэн байна. Тийм учраас орж ирээгүй та нар тэрэн дээр бас уучлаарай. Мэргэжлийн одоо боловсролын дээд боловсролын байгуул болсонтой холбогдуулаад олон багш нар маань эрдмийн цол зэрэг хүртэж байгаа. Та нар тэрийг сонсоод байгаа. За манай Сэрэндорж захирал бол хүндэт профессор болсон. Саяхан Монгол Улсын консерваторийн эрдмийн зөвлөлд оролдож бас одоо нэлээдгүй ахмад багш нартай бол бид профессор хүндэт профессорын цол хэрэгэн болгосон байгаа. Тэгээд 2 сарын 1-нд гардуулж өгөх ёслол болно. Тэн дээр манай ахмадууд бас хурц ирж үеийнхэндээ баяр хүргээрэй. Тэр үеийнхний чинь бид нэр жоохон хайр амтаа зарнаа. Бас хамаагүй зарахгүй ажлын ачаал энэ жоохон багасгаж өгөөд ингээд нарийн мэргэжлийн хүмүүс Монгол дутагтай учраас бас ажиллаж байгаа. Ер нь гадаад харилцаа энэ төр юм аа бол бид нэр тэлэх гэж нэлийн оролдлого хийж байгаа. За яам тамгын газартаа хандж үндсэн төсөв юм аа нэмэгдүүлэх гэж бас нэлийн зүтгэж байгаа. Энэ зүтгэл биелэх юм бол ахмадуудтай ханддаг хандлагаа бид нэр илүү өөр болгоно. Ер нь зөвхөн төсөв хард суухгүйгээр төсвөөж авдаг бас зах зээлийн нийгэм чөлөөтэй харилцаанд орж өөрсдөө 5.4 болдог болох юм эрхцэн үнсийг хайж байгаа. Ингэх юм бол бид нар ахмадуудтай хандлага дэмжих дэмжлэгийг улам илүү болгоно гэж зорж байгаа. Өнөөдөр Монгол Улсын консерватор одоо гинт 6-аад гараад ирсэн биш. Та бүхний олон 10 жилийн нөрөх хөдөлмөр хүсэл мөрөөдөл дээр энэ сургууль уршаа нэг том алхсан гэж сургуулийн захиргаанаас аль байсан та бүхэндээ хэлж баяр хүргэхийг хүсэж байна. Ингээд бид одоо гадаад харилцаагаа жоохон өргөжүүлж өргөн болгох юм бол сая оны өмнө Монгол Улсын консерваторийн захирал Киргизийн консерватор 25 жилийн яваад оролцоод ирсэн. За энэ үеэр бол гол нь одоо тэнд оролцож байгаа олон улс нэртэй том консерваторуудтай уулзах ийм төлөвлөгөөтэй байсан. Ингээд Астанагийн хөгжим активитета бид үнэтэй ажиллагаа байгуулсан. Алматын консерватортой гэрээ байгуулсан. Киргизийн консерватортой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Москвагийн консерватортой 2 удаа ажлын уулзалт хийж энэ зундаа багтаж Москвад одоо үнэтэй ажиллагаанд гэрээнд гараа үүсгэх зурх ийм тохиролцоо хийсэн байгаа. За Италийн 2 консерватор, Германы Мюнхний консерватортой бид хамтын ажиллагаанд гараа үүсгэх зурх бэлэн болоод байгаа. Энэ бол зөвхөн цаасан дээр гараа үүсгэх сууж байгаа асуудал биш ээ. Оюутан багш солилцооны асуудал руу явах юм аа. За ингээд гадаад харилцаа дэлгдээд
бид